Эртээр цагт Дайго Кагемицу хэмээх самурай ноён өөрийн газар нутгийг зовлон ядуурлаас болон хүчрэг болгохын тулд сүмийн доторх 12 чөтгөртэй нууц гэрээ байгуулдаг. Тэрхүү чөтгөрүүд түүнд урт удаан хүчрэг байлыг амлаж түүний хүсэл биелэхийн тулд нэгэн төлөв шаарддагтана. Тэр бол түүний амьдралаас нэг зүйл авах гэсэн гэрээтэй байлаа. Удалгүй түүний ихнэр хүү дөрүүлсэн ч тэрхүү хүүхэд нь жирийн хүн биш байв. Нүд, жих, хамар, арьс гэх мэт хүний наад захын шин чанар огт үгүй, эргэтэнгүй махан биел төржээ. Гэвч хүүхэд амьд байлаа. Дайгоч дөрүүдийг авах зүйлийг авсныг ойлгож төрсөн үрээсээ нүүр буруулан түүнийг голд хайж аал гэж зар зэмгэндээ үүлэн явуулдаг. Dear child, have the desire to go on? The rest is up to you and luck. Dear boy. Энэ үед хүү татагдсан муу ёрын сүнснүүд хүүлөө ойрцсон ч зар зэмгэн замдан тарж эмгэнийг алдаг. Энэ үед хажуугаар нь явж байсан сохор бадарчин аз сэтгэрийг алжээ. What is that? It certainly is no human, and yet it is not a yokai either, is it? Two truths, the smells of a curse just the same. Япон улсын захад байх энэ газар нутагт ихээр өвчин зовлонтой ган гачиг болсон энэ үед уйлчиж чадахгүй бяцхан ам хэн ч анзаараагүй байхад алга болсон юм. Хүү голын урсгал дагаан горсох үед говь тавин түнд шин зам нээж хуучны дайны талбар чархтаж үлдсэн хүмүүс хиймэл дэрэгтийн хийж тусалдыг эмч түнтэй таардаг. Эмч уг хүү гөрөвдөж өөрийн гараар хиймэл мөч хийж өгж баг багаар амьдрах боломжтой болгон өсгдөг. Эмч түүнд Хиякимару хэмээх нэрээр харилдаг. Гэтэ Хиякимару гэд хэлээд байхад надаа айгүй хэцүү байгаа болохоор зүгээр Маро гэд удаа явчих, окей. Энэ хүүг гаднаас нь харуул энгийн хүн шиг харагдаж нүд жих хэлгүй байлаа. Нөгөө талд нь Дайго эрүүл сарвал хүүтэй болжээ. Маругийн нэргэнд сүнс чөтгөр татагдаж үхлээс молдрохын тулд тулдад сургаал зур аргагүй болжээ. Том болохын хажуугаар Мару хүчрэхэж ур чадвартай болж сүнснүүдийг устгаж нэгэн өдөр түүний хөл нөхөн сэрэгдэг. Түүнийг өөрийн хүүшгэл өсгсөн эмч түүний гарт сэлэм суулгаж өөрийн мөн чанарыг олох аялал түүнийг явуулдаг. Замдаа Мару нэгэн тосгонд ирэх бөгөөд түүнтэй зэрэгцэн битсэн хулгайч дороорой мөн уг тосгонд ирээд өөрийн хулгайсан зүйлээ зарж байхдаа хүмүүс баригдсан шийтгүүл байхад Марутай санамсаргүй таардаг. Тэд ихэндээ Маруг хулгайч хүүг өмөөрөх гэж байна гэж бодтол тэр өөр зүйлөө ширтсэн байлаа. Тэдэн лүү аимшигт ад сэтгэр товтолж олон хүнийг хөнөөдөг. Мару сэлэм суудсан гарынхаа тусламжтай ёрын сүнснүүдийг устгаж анх удаага өөрийн биеийн нэг хэсгийг буцаан авдаг. Дороороо түүнийг хараад түнд туслахаар бас түүнтэй хамт явхаар шийддэг. Мару ёрын сүнснүүдэд тулдаг бүртээ өөрийн биеийг эргүүлэн авч эхэлнэ. Ингэх тусам тэр өнгөрсөн амьдралынхаа талаар баг багаар ойлгож эхэлжээ. Дороороо түүнтэй илүү ойртож түүнтэй нөхөрлөхийг хүсдэг. Эхэндээ зөвхөн сонирхлоор л дагаж явсан бол одоо Мару ганцаардуулахгүй байхыг хүснэ. Мару нүд үгүй болохоор өөрт нь аюултай зүйлсийг улаанаар харж, аюулгүй зүйлийг зүгээр л саарлангур хардаг байлаа. Дороороо Мару хүчтэйг ойлгож сүнс алж шагналыг нь авдаг ажил хийхээр төлөвлөдөг. Тэр хоёрын ирсэн тосон руу ирж буй хүмүүс замдаа ор мөргүй алга болж байгаагийн хэрэг байв. Тэр тосонд сохор лам бас иржээ.
Гэхдээ тосгоны өдөртөгч эмэгтэй нь чөтгөр байсан байдаг. I'm sure you can tell by now, but this is far worse than any ordinary monster. Энэ тосон худлаа зар тавьж ирсэн ангуучуудыг тосгоны өдөртөгч чөтгөр иддэг байжээ. Нөгөө талд Дайгогийн засаглалын цаана нэгэн аюул орцоор байв. Түүний золиолсон хүн амьд байж ёрын сүнснүүдийн хүчийг буцаан авч байгаа нь түүний хаанчлалын суурийг гагыг эрсдэлтэй болгожээ. Дараагийн өдөр болж бороонд хороотод тэр хоёр нэгэн охиндоо танилцжээ. Тэр ахыгаа дайнаас хэрхийг хүлээж байгаа гэж хэлдэг. Ойрхон аюул мэдэрсэн Мару очиход нэг сайкогаар хүмүүсийг ямар шалтгаангүй хийцэн байв. Тэр хоёр толдох үедээ сэлэм нь Маругийн химэл хөлн зоогдож өөрөө доош ундаг. Үлдсэн сэлэм нь дороороо хүрэхэд түүнийг сэлэм өдөртөж хүн алд гэж тушаадаг. Доош унсан хүн сайхан сэтгэлд охины ах нь байжээ. Тэрээр дайнд явж дайнаас зогцсон нөхдөө алга тушаал авсан ч өдөртөгчаасаа өршөөж үзээч гэж гуйхад түүнд бүр ямар ч ирээгүй сэлэм өгдөг. Тэр сэлэм цусан орох бүртээ улам эртээ болсоор л. Mihiru, that's your name. Нэг мэдхээ тэр хоёр хоёул цусан шунсан нэгэн бий болсон байдаг. Сэлэмж эзэн лүгөө явсаар л дороороо сэлмийг холтоож сэлэм эзэн дээрээ очиж Мару Сайко гар хоёр дахин тулдаг. Why didn't you kill me before? Because now you won't be given the chance. It feels good to have you back, Mihiru. Sanosuke. Are you okay? Тулааны дараа Маругийн сонсгол ирхэн гэж тэр анх удаа орчлонгийн чихэн чимээг сонсдог. Гэхдээ түүнд тааламжтай байсангүй. Угаасаа төрсөөсөө хойш чимээ сонсоогүй юм чин үүнд тасах цаг хугацаа хэрэгтэй байлаа. Түүнд чимээ хэд чанга байсан улмаас төвлөрч чадахгүй энгийныг мансааж ялж чадахгүй өхөө эрсдэл очсон ч сохор лам тэр хоёрыг дахин авардаг. Өглөө сонсогдох чимээ түүнд тэрдээ би санагдав. Чимээг даган явбал нэгэн охин байх бөгөөд тэрээр тэр охин дайнд гэр бүлээ болон бүх зүйлсээ алдсан нэгэн байлаа. Тэр хаягдсан нэгэн балгасад өөртөөгөө адил дайны улмаас амьдралаа алдсан жоох хүүхдүүдтэй хамт амьдардаг бөгөөд ганцаар ажил хийж өөрийгөө болон дүүнраа тийшээдэг нэгэн байв. Энэ дутхгүй хоёр талын цэргүүд тулж тулаан болгож байгаа оройн цагаар цэргүүдэд хоол энтер хийж өгөхөөр яваад оройжонгоо ажилласан охин өдөр нь унтдаг юм. Энэ тулаан болго болохоор өөр амар тайван газар хайсан ч хамгийн тохирог газар доор нь чөтгөр өвлсөн байсныг мэдсэн сохорлоо Марутай ирж устгахаар болдог. Энэ үед дайнд Дайгогийн цэргүүд бэлдэж байх бөгөөд тулаан хийх нэг тал нь Дайгогийн цэргүүд байдаг нь манай Маругийн аавын цэргүүд гэсэн үг шүү дээ ер нь бол. Маруч дуу чимээнд баг багаар татсаар л байдаг. Охин түн дуудуулж өгч түүнд юм сонсоход нь дасгаж байлаа. Охин ажилдаа явж харин дороороо айл зүгээр байж чадахгүй араас нь ноч туслыг гэтэл та ер нь тэгэл хүний амьдралтэй ч одоо ганц хоёр хүнтэй барилтаа л эз. Энэ үед Марулам хоёр газар дор нуугдсан мангастай тулдах бөгөөд тэрний хөлөө алддаг. Тэр өмнөх ялсан мангасаас болж өвдөлтийг мэдэрдэг болж хүнд шарах авсан тэр хоёр буцан ирж биеийн сайжирсны дараа дахин очиж алхахаар болдог.
Манай охин дүүнэртэйгээ хамт тариалан ажиллах мөрөөдөлтэй нэг юм билээ. Ийм жоохон дүүнрээ хооллохын тулд орчлонгийн хэцүүтэй нүүр тулж байгаа гинэн бяцхан зүрхлээ. Охин ажилдаа явах үед Мару ганцаар мангастай тулдахаар явдаг. Үүнийг мэдсэн дороороо бас араас нь явдаг. Тэр мангасыг энэ удаа ялж чаддаг. Харин эргээд ирэхэд тэр хоёрыг идэхийн аргагүй байдал ухтан авчээ. Цэргүүд охиныг тагнуул байж магадгүй гэж бодоод зовлонт амьдралаас нь бүр мөсөн салгасан байдаг. Анх удаагаал Мару гуниг харуулсыг мэдэрчээ. Тэр хоёр үргэлжлүүлэн явж өлсөж өгөхгүй тулд мангас оройн цагаар хүн хулгайлаад байгаагийг тосгонд ирдэг. Өглөө нь нэгэн залуу биеийн муудсан эмэгтэй олж түүнийг гэртээ авчирч хоол өгч бүр өөрийн идэх хоолоо бүгдийг нөгөөд орой аялаасаа ирээд дахиад түнд бүх хоолоо өгдөг. Хажуудан байх шавжийг алах үгүй хатгашаа гаргаж бүх зүйл эрэг тэгш амьдрах ёстой гэж хэлдэг. Оройн эмэгтэй эрийг идэх гэтэл түүнийг гитэн дуугарж өөрийн идэх хоолоо түүнд өгсөн болохоор эрийг өрөвдөж идэлгүй өнгөрөөдөг. Өдрөө ирэх тусам эмэгтэйгийн биеийн муудаж харин залуу илүү үржилшимтэй тосгон руу явуулахаар болдог. Энэ тосгоны удирдагч нь эрэгтэй хүчээр ажил хийлгэж хүчээр нь байлгадаг болохоор нууцаар тэр хоёр цугтдаг. Тэр хоёрыг мэдсэн цэргүүд араас нь хөөж энэ үед эмэгтэй мангас гэдгийг мэддэг. Яг тосгоноос гарахын даваан дээр залуу суманд орнуулж мангас уурлан цэргүүтэй тулдаг. Энэ үед дороороо Мару ирж мангасыг алдах гэтэл энгийн мангас шиг улаан биш байсанд Мару гайхаж галсгүй тэр хоёрыг хамтны явуулдаг. Энэ хорвоод сөөлн нь хатууга зөөлдрүүлдэг чамтаа билээ. Тэр хоёр дараагийн аялдаа гарсан ч хийдэг өлсөж ядарсан дороорогийн бие нэхэр модож дороороо цэцэг харах үедээ түүнд нэгэн эмэгтэй харагдана. Одоо дороорогийн түүхтэй танилцгаая. Дороороо багада эцэг эхтэйгээ хамтаар аж аргалтай амьдардаг байв. Аав нь нэр хүнтэй самурай шудраг зангаараа олон хүндлэгдсэн дайчин байсан бөгөөд ээж нь энэрэнгүй халамжтай нэгэн байлаа. Гэвч энэ амьдрал удаан үргэлжилсэнгүй. Аавынх нь итгэж явсан нөхөд нь нурвж түүнийг самурай бүлэглэлийн эсрэг бослого өдөөсөн хэмээн буруутгаж гэр бүлтэй хамт устгах тушаал гаргав. Самурайнууд тосгон руу дайрж эцгийг нь алжээ. Ихэн дороортой хамт цухтаас өөр аргагүй боллоо. Тэд гэр орноо орхин замдаа өлсөж даарж амьд үлдэхийн тулд сүүлийн хорон бүрийг хүнд хэцүүгээр даван тулж байлаа. Өмнө нь хангалуун амьдарч байсан дороороо гэнтэн хоолгүй уцгүй болж өлсгөлэн өвчнгийн дунд унжээ. Эххүү хоёр явсаар л өлсөж өхийн заван дээр нэгэн хід хүмүүст хоол өгж байгаа гэх бөгөөд тэр хоёр очисон ч хоол хийх аяга үгүй байсан улмаас хоол авч чадхааргүй болжээ. Гэхдээ түүний ээж гаран дээрээ хийж өгөхийг гуйдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам их нь улам доройтож зогсож чадахгүй болтлоо туйлдав. Дороороо ээжийнхээ сулхан амьсгааг сонсож гар нь хүйтэн байгааг мэдэрсэн ч юу ч хийж чадахгүй байлаа. Дороороо ээжээсээ сэтгэлээсээ гуйсан ч их нь хариу хэлэлгүй харцан аажмаар бөхөж түүнийг энэ хатуу хорвоод ганцаарыг нь орхин бодов.